Сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ бид хөгжлийн хүрдийг эргүүлэхэд чөлөө төсвийн үүрэг орол ямар байх вэ гэдэг сэдвээр ярилцах болно. Тэгээ энэ удаагийнхаа нэвтрүүлэгт бид Монголын үндэсний худалдаа хөгжүүлэлтийн танхимын өдөрсөлийн гишүүн, танхимын дэргэдэх чөлөө төсвүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Чөлтмийн Амрбаатар, за мөн худалдаа хөгжүүлэлтийн танхимын дэргэдэх чөлөө төсвүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Жамбал Санжидын жаргал сайхан нарыг урьж оролцуулж байна. За олон улс орн ер нь чөлөө төсвөөр дамжуулан одоо хөгжлөө хөтлсөн ийм туршлага бай. Манай урд төрш, за бусад орн Солонгос, Таиланд, Тайван гээд олон орны. Тэгэхээр Монгол улс бол чөлөө төсвийн тухай хуулийг 2002 онд баталснаас хойш 3 бүсийг одоо цагаан нуурын, алтан булгийн, замын үдийн гэсэн ийм 3 бүсийг чөлөө төсвөөр зарласан. Тэгээд одоо баггүй хугацаа өнгөрч 15-6 жил одоо өнгөрсөн байна. Тэгэхээр та бүгд бол яг энэ чөлөө төсвийн асуудлыг хариуцж энэ чөлөө төсвийг хөгжүүлэхийн сэн гэж одоо хүч шармаалт гаргаж олон жил бас зүтгэсэн хүмүүсийн хувьд өнөөдөр ер нь энэ чөлөө төсвүүдийн хөгжил ямархуу төвшөндөө байна. Ер нь цаашид яаж одоо хөгжих үү гэдэг асуултаар эхлэе. Ингээд Амрбаатар тэргүүн та эхлэх үү. Цогоо маань сая хариуцж гэлээ. Би хариуцаагүй л дээ. Зүгээр итгэл үнэмшилтэй хэтэрхий одоо болдодод хөрөнгө оруулалт хийсэн жоохон манай дууны нэг нь л дээ. Тэгэхээр зүгээр Монгол улс ягаад чөлөө төсөвч байгаа гэдэг зүйлийг хэрэг бид нар өөр өнцгөөс нь харж үзэх юм бол Монгол улс маань өөрөө чөлөө төсөвч бол заавал тэнд чөлөө төс байгаад нэг татварын хөнгөлөлтөй орчин гэсэн ийм утгаар бас болохгүй юм байна л да. Тэгэхээр зүгээр тэр чөлөө төс гэдэг маань яг юу юм бэ гэдгийг эхлээд харах хэрэгтэй байна. Тэгэхээр тэрний хамгийн гол зүйл нь чөлөө төс бол ерөөсөө хоёр улстайгаа хоёр хөрштөөгөө харилцсан уялдаатай шууд одоо санхүү эргэцэн хөвдөл их тийм харилцсан уялдаатай байж ээж одоо хуучин хэл дамсан гэдэг ойлголт бол хэлийн одоо бүсийн хамтын ажиллагааны бүс гэж ингэж нэр томьёогийн хүртэл өөрчлөлт орж ирж байгаа. Энэ бодлогын чанартай асуудал юм байна. Тэрнээс зүгээр нэг юм татварын хөнгөлөлт эдэлтгийм тэгээд нэг ишигээ нэг жоохон татвар багтаахан шиг бараа оруулчих гэсэн ийм өнцгөр хэрэг бид нар чөлөө төсийг тайлбарлах юм бол чөлөө төс байгуулаач хэрэггүй зүйл. Ер нь чөлөө төс болгон бас статусын хувьд янз баг шүү дээ. Зүгээр хуучин бол яг зүгээр худалдааны чөлөө төс, эдийн засгийн чөлөө төс гэсэн ийм ойлголтыг тавьж ярьжсэн бол шинэ гарсан чөлөө төсийн хуулиар бол тэр статус байхгүй болсон. Ер нь бүгдээрээ тэнд үйлдвэрлэл эрхэлжүүлэх, худалдаа эрхэлжүүлэх, ерөнхийдөө эдийн засгийн чөлөө төс гэсэн ерөнхий нэр томьёо хамрагдаж байгаа. Жаргал сайхан тэргүүлэгч бид энэ чөлөө төсвийг хөгжүүлэхдээ энэ 3 улсын форум гэж их олончуудаа хийлээ, олон уулзалтыг хийлээ, засгийн газрын төвчний хэлэлцээрүүд нийлээ байна. Томоохон одоо харилцаа айлчлалуудад дандаа одоо протокол тусаа яваад байсан. Чухамдаа одоо хөгжихгүй байна уу, хөгжөөд л яваад байгаа одоо байгаа царай нь энэ байна уу, эсвэл ер нь янз бүрийн бэрхшээл саад байна уу? 1995 онд чөлөө төсвийн хөгжлийн үзэл баримтлал гэж байгаа. 2002 онд чөлөө төсвийн хууль гараад. За тэгээд 14 он чөлөө төсвийн хуулийг шинжилсэн хөлбөр батлагдсанаас тэгээд 16 он алтан булгийн чөлөө төс нэгдсэн гэдэг. Энэ утгаараа ярих юм бол маш удаан цаг хугацаа. Тэгэхээр энэ дээр бол энэ хугацаанд бол хөрөнгө оруулагчдын зүгээс бол бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Ажиллагаа явуулж байгаа олон удаа гадаадын хурал зөвлөгөө үйл ажиллагаанд оролцсон гэдэг бол нэг талаасаа бас энэ Монгол улсын чөлөөт бүсийн онцлогийг гаргахад их чухал арга хэмжээнүүд болсон гэж бодож байна. Яг тэгэхээр бас эерэг талаас нь бүх зүйлийг харж үзэх нь дээр баг. Яг тэгэхээр
чөлөөт бүсийн хөгжлийн талаар маш олон удаа одоо ингээд болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг асуудал. Энэ утгаараа бол ямар ч байсан бидний энэ сүүлийн хэдэн жилийн гол онцлог асуудал бол хөрш орон бүгд найрамдах хятад ард улс, Оросын холбооны улстай бид ямар ч байсан чөлөөт бүсийнхээ асуудлаар нэгдсэн нэг байр суурьнд хүрч чадсан ийм ойлголттой байгаа. Энэний жишээ нь бол одоо сая улаан сайд гарын үсэг зурсан хилийн хамтын ажиллагаатай чөлөөт бүсүүдийн хил зэрэг бол одоо хятадын засгийн газартай бол байгуулсан. За Оросын холбооны улсын сая 5 сарын 30-нд хуралдсан засгийн газар хоорондын комиссийн хуралдаанаар мөн одоо энд хил дамнсан энэ хамтын ажиллагаатай бүсүүдийн асуудал бол протокол тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ чөлөөт бүс бол Монгол улсын хэмжээнд дангаараа ажиллах ийм одоо хөгжлийн механизм биш юм аа. Энэ бол бүс нутгийн хэмжээнд хоёр хөрш оронтойгоо хамтарч ажиллах механизм юм аа гэдгийг бид нэр энэ өнгөрсөн хугацаанд ойлгож авсан. За улс орнууд бол мэдээж хэрэг яг ингээ хөлийн бомб байдлаар чөлөөт бүсээ байгуулж байгаа хэлбэр байна. За бас дотооддоо энэ зүрийн чөлөөт бүсүүд байна. Би дөрөв асуудлын дээр статусын хувьд байна шүү дээ. Илүү одоо нээлттэй чөлөөтэй байх гэдэг юм уу? Дан ганц одоо татварын хөнгөлт биш тийм ээ. Янз бүрийн байдлаар ингэ хэрэгжүүлж явах шиг байна. Тэгэхээр манайх бол хөлийн бомбт дээр 3 хөлийн бомбт дээр одоо байгуулчихсан. Тэгээ энэ маань бол дан ганц бидний хүслээс бас болохгүй юм шиг. Энэ нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал, бүс нутгийн харилцаа тэгээд хоёр том хөршийн маань шийдлээс бол их хамааралтай байх шиг байна. Тэгэхээр бид нар яг одоо 16-7 жил болоод энэ их дөрвтэй хөгжсөн юм алга гэдэг. Энд нь бид саад учир шалтгааныг олох гэдэг юм л да. Манай одоо идэвх зүтгэл дутуу юм уу, зохион байгуулалт дутуу байна уу? Эсвэл одоо Оросын тал чармайлт гарахгүй ч гэдэг юм уу? Хятадын тал дэмжихгүй байна уу? Зөвхөн дарга хэлж байгаа туйлын үнэн асуулт. Хамгийн гол асуулт нь эндээ байгаа. Гол юм нь юу гэхээр бид нар чинь энэ зөвхөн Монголдоо гэдгээр хараад байгаа. Тэр дотгошоогоо чиглэсэн бодлого илүү явчаад Монгол улс өөрөө бүс нутагтаа ямар байр суурь эзлээд яаж идэвхтэй тоглох вэ гэдэг тэр томьёолыг гаргаж ирээгүүд хамгийн том алдаа байгаад байна. Тухайлбал тэр Монгол орн чин өнөөдөр одоо бүс нутгийн асуудал монголчин нэг хоёр том улсын дунд байж байгаа тийм баг биш орн асар том газар нутагтай. Гэтэл яг ингээд Монгол нутгийн онцлогийг тааруулсан онцлогтойгоо холбогдсон асуудал дээр болоод ирэхэд бид нэр анти Chinese үзлээс болоод Шанхай хамтын нийгэмлэгийг ойлгож чадахгүй байгаа байхгүй. Энэ бүх процесс чинь өөрөө бүс нутгийн асуудалд Монгол улс гадуур байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ бүс нутагтай идэвхтэй тоглох тийм боломж манай улсад байж байна. Бизнесэд байж байна. Гэтэл бид нар чинь хамаг юмыг зөвхөн Монголдоо гэж хараад байгаа. Гэтэл эн чинь Монголын зах зээл өөрөө орон маань өөрөө асар том удам нутагтай боловч зах зээл маань их бага байна. Хэрэглээний орчин маань үнэхээр өчүүхэн байна. Тэгэхээр бид нар эхлээд тоглоомынхаа дүрмээ тодорхойлохоос гадна тэр нөгөө хүрээнд харьцах хүрээгээ бас ингээд зөв тодорхойлмоор байна л да. Одоо чөлөөт бүсийн асуудал яриад ч юм уу Монгол улсын бизнесийн асуудлыг ярихаар бид нар барууны зах зээл нь Хятадын зах зээл ингээд Хятадын тэр Японы зах зээл гэдэг юм том юм яриад байдаг байхгүй. Бид чадж гэнэ үү гэдэг зүйл байгаа. Тэгэхээр чинь бид нар өөрийнхөө яг чадах юмаа зөв тодорхойлоод гаргаад ирээд Хятадын аль бүс нутагт бидний монголчууд тоглох боломжтой. Аль бүс нутаг дээр ингээд бид нар бараа таваараа нийлүүлж чадах юм бэ гэдэг зүйлээ зөв тодорхойлоогүйгээр дан ганц ингээд ерөнхий том юм яриад байгаа байхгүй. Улсын хувьд бол Монгол, Хятад, Орос гэсэн энэ гурван орн бол тэнцүү. Тоглолт ингээд тэнцүү ирэхээр болж болно. Эдийн засгийн хувьд, зах зээлийн хувьд бол яг л тодорхой өөрийнхөө зах зээл нөлөөллийн хүрээгээ сегментлэхээс яраар. Энэ сегмент байгаагүй тохиолдолд одоо энэ зургаар гарч байгаа энэ супер зурагчин бол шүү дээ те бид нарыг хамгийн их төөрөгдүүлж байгаа зүйл байхгүй. За яг ийм биш ээ. Бид нарт бол шүү дээ улаууд эрхүүгийн зах зээл одоо Красноярск хүртэлх тэр зах зээл л хангалттай байхгүй. За доошоо ингээд яваад бид нар тэр Бээжин, Шанхай манхай гэдэг ингээд доошоо ингээд холдоод явчих шаардлага байхгүй. Бид нарт бол яг жининээс Бугад орохын, Баяннуур орохын энэ орон зайг бол шүү дээ бид
бат сууртайгаар эзэлж явах л асуудал байна. Тэрэнд үгүй маркетинг өөрийн гэсэн тамга тавиад тэндээ өөрийн гэсэн орон зайтай болж авах нь чухал байгаа байхгүй. Ер нь одоо за Алтан булаг гэх юм бол хуучин одоо хяагт Алтан булаг 8-ын хот те. Энэ уламжил төр чи ерөөсөө энэ гурван улсыг холбож исэн худалдааны гол боомт шүү дээ. Тэгэхээр бид нар за 60 оны үндсэн хуулиас хойш үлдэр хөдөө аж ахуйн орн болно гэж уг нь тунхагласан. Гэтэл өнөөдөр бид нар ингээ харахад бол ерөнхийдөө худалдааны улс болсон. Худалдаа үйлдвэрлэл гэж ярих ч бас өрөөсгөл. Ерөнхийдөө худалдаа давмгайлсан ийм орн бол. Тэгэхээр худалдаа давмгайлсан ийм тохиолдолд харин хоёр улс хөршийн хооронд болоод за бүр их одоо том мөрөөдвөл одоо Европ зүүн өмнөд Азийг холбосон энэ одоо зам дээр л нэг хуучин цайны зам гинөө, торгоны зам гинөө нэг ийм зангилаан дээр байна гэж энийг л үр дүнтэйгээр ашиглах тухай асуудал гэж ингэж ойлгоод байна шүү. Тэр ч утгаараа саяны тэр 143 саятай гэдэг ийм одоо их том тоо гараад ах шиг байна. Энэ бол бидний хүсэл. Зүгээр бид нар бол шүү дээ яг хэрв түүх рүүгээ тэр 8-900 жилийн өмнөх түүх рүүгээ л очих хэрэгтэй байхгүй. Яасан тэр худалдааны зам энэ эднэрийн хооронд нь холбох шаардлага бол байсан уу байсан. Тэгээд тэн дээр бол ямар ч хэсэг хийсэн Чингис хаан тэр дараагийн үеийн их хаадууд бол ямар ч байсан энэ том худалдааны замыг контролдож тэрний аюулгүй байдлыг сахиж тэр дундаа ямаа хийж исэн. Тэндээсээс асар их мөнгө хийж исэн, асар их нөлөөлөд тогтчихсэн. Зүгээр яг цайны замын түүх болоод ирэхээр бол шүү дээ Манжчин гүрний одоо Манжчин гүрэн тэр Орос оронтой холбогдчихсэн энэ асуудлын зүйл баггүй. Тухайлбал тэр чинь Орос бол өөрийнхөө цай гэдэг юм аа цай чин энэтгээр хийгдээ тодорхой төвшөнд англиар дамжаад орж ирж байсан чинь маш их өндөр өртөгтэй Европын зах зээл дээр байсан. Энийг одоо монголчууд бол яг Хятадын цаг, Дундад улсын цаг, Чингүрний харьяанд байж байхдаа ямар ч байсан Алтан булаг хяагтаар хиллээд Оросын зах зээл дээр ямар ч байсан за цай байна уу юу байна ер нь бараа таваар энэ худалдах талаас бол энэ бол түүхэн хугацаанд бий болсон яг байгалийнхаа жамаар бий болсон зам гэж одоо маршрут гэж ингэж үзэж болно те. Тэгэхээр яхаарахгүй нөгөө ус хүртэл голдрлоор урсдаг шиг энэ бол эртөө хизээ нэг зүйл гарцаагүй одоо хөгжих юм одоо гол боломт гэж ингэж бодож. Манай наривлагч тэр Бүгдэн Хятад улсын чөлөө төсвүүдийн зураглалыг нэг харуулчихтаа. За Динсяпны үеийн нэг 14 чөлөө төсгээд Хятад зарлагдсан байдаг. За энэ бол өнөөдөр ингээд нөгөө Хятадын их тесрэлт хөгжилгээд харахад бол мэдээлэл технологи, ялангуяа технологи ноу хау одоо үйлдвэрлэл инновац хөрөнгө оруулалтын гол одоо хөдөлгүүр болсон гэж ингэж үздэг л дээ. Тэгэхээр одоо олон бизнес аяллаар таавал эдгээр бүгдээр ингээ явсан байх. Тэгэхээр эдгээр бол одоо урд хөрш бол маш үр дүнтэйгээр энэ одоо энэ чөлөө төсвүүдийг зохион байгуулсан байна. Тэгээ одоо сүүлийн үед нэг жаахан өөр юм шүүлээ. Жишээ нь одоо өвөр Монгол төртлөө чөлөө төсөв байна гэдэг байгаа шүү дээ. Эсвэл одоо тийм таатай орчин байна уу? Тэр талаар энэ жаргал сайхан тэргүүлэгч та саяхан бас ажиллаад ирсэн байна. Тэгэхээр Хятадын чөлөө төсвүүд бол мэдээж дэлхийд бол хөрсөн үр дүнгээр бол гайхагдчих байгаа. Энд үнэхээр амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн тоонд бол ордог. За Монгол улсын хувьд бол энэ чөлөөт бүсийн өөрийнх нь хөгжлийн чиг баримжаа нь бол арай өөр. Яг тэгэхээр энэ бол Хятад бол маш том зах зээлтэй учраас тэр зах зээлийнхээ хэрэгцээг хангахын төлөө хийгдэж байгаа юм асуудал байна. За энд нэг зүйл байгаа. Энэ өнөөдрийн бидний нөгөө энэ олон жилийн туршид амжилтанд хүрсэн хүрээгүй гэж ярьдаг энэ сэдвийн нэг том асуудал нь болоод ирэхээр юу вэ гэхээр энэ ойлгомжтой байх асуудал. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа, чөлөөт бүсийн үзэл баримтлал, чөлөөт бүсийн харгачлал, ажиллах зарчмууд нь ойлгомжтой байх асуудал дээр бид бол учир дутагдaltaй байна. Жишээлбэл манайх 3 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын галийн нутаг дэвсгэрлөө чөлөөт бүсээр дамжуулан татваргоо оруулна гэсэн хуультай. Тэгсэн мөртлөө тэрийгэ дагаж гарах журмууд нь гараагүй учраас өнөөдөр хамгийн том маргаан бол жишээлбэл тэр болж байгаа чинь. Энэ юу гэсэн үг вөхөр ойлгомжгүй байдал. За яг одоо цаашаага тэргүүлэх чиглэлүүд нь юу байх юм гэдэг асуудал яригдгаар бас ойлгомжгүй. Тийм болохоор бид нэр сүүлийн үед энэ чөлөөт бүсүүд дээр дэлхийн чөлөөт бүсүүд дээр гарч ирж байгаа нэг том ойлголт бол энэ
ойлгомжтой байх тухай асуудал ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бүх үйл ажиллагаа хөрөнгө оруулагч тэнд ороод би тийм зүйлийг хийж болох юм байна. Энгийн ойлгомжтой. Гэтэл өнөөдөр бид нар Монгол улс бүс нутагтаа хамгийн бага татвартай. Чөлөөт бүсээрээ дамжуулаад бүр татваргүй болъё гэдэг ингээ 10 хэдэн жил болоход энэ татварын асуудлаас олж орж ирэхгүй байна. Тэгэхээр энэ юу гэхээр ойлгомжтой байх тухайны л асуудал. Монгол улсын хувьд бол сая ярьсан цайны зам гэдэг том төсөлтөр байж. Тэгэхээр бид бол энэ дотор нэг зүйлийг оруулж ирэх ёстой юм нь юу вэ гэхээр энэ бол эдийн засгийн чөлөөт бүс дотроо энэ бол техник технологи инновацийг шингээсэн экспортын бүтээгдэхүүнийг бий болгох ийм бүсүүд байх ёстой л гэж бид нар ойлгож байгаа. Тэрнээс яг дотоод руугаа чиглэсэн 3 сая хүн лөө чиглэсэн чөлөөт бүс гэдэг бол нөгөө бөөсөн тутаг гэдгийн үлгэрээр орчод байгаа байхгүй. Тийм учраас бид нар удаан зогсож байна. Бид хот байгуулалтын тухай яриад байна. Энд хот байгуулах шаардлагагүй. Энд бид онцгой горим дэглэмийг бий болоод гадны хөрөнгө оруулалтыг чөлөөт бүс рүүгээ татаж санхүүгийн их усүрийн татах асуудал орж ирсэн. Одоо та бол ингэж шүү. Техник технологи ингээл одоо юу гэдэг экспорт чиглэсэн юм үйлдвэрүүдэд. Тэр чин магадгүй хот байгуулалт маш томоохон одоо үйлдвэрийн одоо бид хэтэрхий худлаа том харин би хэлчихлээ хамгийн гол бол ганцхан байгаа юм биш үү? Ганцхан хурдтайгаар ажиллая. Ерөөсөө бид ганцхан юм байна. Чөлөөт бүс гэдэг юм зарлцсан бол чөлөөт бүс яг юун дээр ажилтгийг гэдгээ ихтэй тодорхойлох байхгүй. Тэр тодорхойлгоод байгаа зүйл нь банк санхүүгийн хувьд л чөлөөтэй байх ёстой зүйл байгаа. Гэтэл энэ гурван улсыг холбосон энэ дараагийн олон улсуудыг холбосон энэ холболтон дээр бол шүү дээ мөнгө санхүүгийн урсгалын чөлөөтэй байдлыг тогтоогоогүй байж байна. Тэр чөлөөт бүс дээр ажиллах тэр гормын дагуу ажиллах банкны систем нь орж ирж ижил ийм бүхэн хөдлөх байхгүй. Гэтэл тэрэн дээр нь бол шүү дээ Монгол банк нь засгийн газрын бүр олдохгүй Монгол банк нь сөрөг байр суурьтай. Тэгээд бид нар бол одоо машин байна. Гэтэл бензин нь хаана байгаа юм бэ гэдэг зүйл байж шүү дээ. Бензингүүгээр одоо машин явуулах гэдэг юм бол одоо нарны батарейтай машин явуулах гэдэг юм шиг л бид нар юм ярьцгаа гэдэг байхгүй. Тэгэхээр юм хийвэл шийдвэр гаргадаг юм бол жоохон үндэслэлтэй зөв шийдвэр гаргаач. Дутуу гаргасан шийдвэр дээр нь ингээд эн чин бүх юм ингээд хийргээд шүү дээ. Яг энэ банк санхүүгийн санаачлагын талаар бол хандсан юм уу? Бид нар тэр хуулийн дагуу зөндөө юмуудыг гаргаж ирэл асуудлыг тавихаар Монгол банкн дээр хацаад байгаа. Монгол банкны тэр засгийн газрын асуудал гэхгүй Монгол банк нь гэхгүй Монгол банк чинь тэгээд ямар ч байсан Монгол төрийн мөнгөний бодлогыг л барьж байгаа юм чинь энэ дээр бол одоо зөвшөөрлөхгүй л байх чинь. Та сая засгийн газар гэдээ ярьлаа л да. Засгийн газар ойлгох нь бол энэ чөлөөт төсвийг ер нь үе үед шадар сайдын төвшөнд хариуцж эхлэв шүү дээ. Тэгэхээр засгийн газар дээр ойлгуулах хэмжээний зохион байгуулалтыг бол хийчих байхгүй. Нөлөө одоо араа бодоход. Тэгэхээр шадар сайднуудаа ойлгуулж чадахгүй байна. Би бол энэ чөлөөт төсвийг харахаараа нэг шадар сайдын ажлын алба бичим шиг аргийнх нь одоо нөгөө нэг тийм карманы байгуулагч юм шиг те одоо хүн хүчний шадар сайдын алба бол энэ дээр тодорхой төвшөнд маш сайн ажиллаж байгаа юм аа. Энийг бол би одоо ямар ч байсан олон үеийн шадар сайдуудтай харьцажсэн учраас би энийг хүлээн зөвшөөрж байгаа. Ямар ч байсан одоогийн ангит төвшин сайд бол ерөөсөө бүр яг Монгол байгаагүй том ажлын хэсэг байгуулад энэ замын үдийн чөлөөт төсөө ажилд оруулах гэдэг нэлээд явсан л да. Тэгэхээр энэ дээр бол би бол одоо яг засгийн газраас бол тодорхой төвшөндөө энэ хоёр чөлөөт төсийг замын үдийн чөлөөт төс, ирээний чөлөөт төсийн хил дамсан гэдэг ойлголт биш, хэлийн дагуу хамтын ажиллагааны бүс гэдэг утгаар нь асар маш сайн ажил хийсэн гэдэгт одоо би ямар ч байсан үеийн засгийн газраас сайн ажил хийсэн гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Алтан уян сайдыг байж явах үед бол ямар ч байсан чөлөөт төсийн асуудал нэлийн одоо онцгой хандаж юм хийж ирснийг бас би хүлээн зөвшөөрнө. Ганцхан нөгөө Монгол улсын эдийн засгийн бодлогын эрх зүйн орчин дээр бол шүү дээ. Ерөнхий ойлголт чинь бид нар ийм бүс нутгийн ийм хамтын ажиллагааны асуудал ойлгож чадахгүй шүү дээ. Тийм учраас өөрийнхөө эрмэлзэл энэ санаагаа ямар ч байсан хоёр хөрштэйгөө ойлгоцож чадахгүй байгаагийн л нэг жишээ шүү дээ. Тийм ч бид нар төмөр замаа байгуулж чадахгүй байгаатай адилхан. Нүсээ зөөж чадахгүй байгаатай адилхан.
чинь дандаа том явсаар угаад маш том стратегический том шийдэл. Энэ наадах чинь бол ингэж хараад байхгүй. Энэ бодлогын залгамж байхгүй, бодлого чинь өөрчлөгдөд байхаар өөрчлөгдгөө маа гэхэд өмнөх бодлогоо мэдэхгүй шүү. Жишээ нь би энэ ягаад тэр шадар сайдын арын байгууллага шиг юм шиг ингэж ажиллаад байгааг хармааны байгууллага шиг. Энэ юу гэж хэлээд байна гэхээр бүх шадар сайд үед одоо засгийн газар хэд солигдсон яг тэр хэмжээгээр энэ захирагчийн албад өөрчлөгдсөн. Хүмүүс нь одоо та бидний мэдэх дээр үед одоо тэр 2004-5 онд ч Ханоо гэдэг нэг Вьетнам нэртэй хүн байвдаа тий. Тэрнээс хойш одоо хэд сарынхаа нүрийг үзв. Тэгэхээр чинь нөгөө ажлаа хөөцөлдөөд хэцээвдээ. Ажлаа хөөцөлдөөд юмаа үргэлжлүүлээд ярих тэр хүмүүс чинь байхгүй. Баян ингээ өөрчлөгдөд байхаар эн чинь нөгөө талдаа ч гэсэн юмаа ойлгож явах та хэцүү байхгүй. А нэг хүн ууггүй өнөөдөр 15 жил Оростой ингээ зуралдаад байсан, Хятадтай зуралдаад байсан бол ямар юм болох вэ гэдэг тэр талаас нь би энэ бодлогын өөрчлөлтийг хэлээд. Хөтэ тэгээд энэ явсаар байгаад бид нар одоо бас нэг л юмд хөвж юм л да. Дахиад энэ дотоодын бэрхшээл одоо энэ байгаа чинь ороо босгоо цаг гэдгийг бол хүлээн зөвшөөрнө. Энэ угаасаа л энэс чухал асуудлууд шийдэгдэхгүй гацаад байхад бол бид нар заавал энэ лөө акцент хийгээд бол хэрэггүй гэж би дотор бодчих. А зүгээр одоо ганцхан зүйл юу гэхээр яг явсаар байгаад яг юу юм бэ гэсэн чинь тээвэр логистикийн л асуудал юм байна л да. Ердөөс тээвэр логистик гэдэг юмыг бид нар мөнгө цаг хугацаа одоо тэгээд барааны бүрэн бүртэн байдал даатгал гэдэг ингээд энэ цог цутгаар нь хараад үзэх юм бол хамгийн чухал зүйл Монголд байгаа хамгийн чухал зүйл чинь энэ болж таарж байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь бол ингээд алтан булгийг замууд хоёр хоорондоо нийлж ийж ингээд энэ хоёр улсын хооронд гурван улсыг одоо тээвэр явах юм байна гэсэн ийм ойлголттой Хятадын бараа алтан булгах дээр очих юм бол Оросод авчих юм байна гэж бодож байсан. А гэтэл энэ чинь цаана явсаар байтал бид нэр Тэнжин гэдэг дээр яваад очиж байгаа байхгүй. Ягаад гэвэл ерөөсөн Монголын үүд маань хамгийн том гол хашааны үүд маань бол замын үүд биш юм байна. Ярийн биш юм байна. Ердөөсөө явж иж Тэнжин байна гэж. Тухайлбал Тэнжинд бид нар дэлхийгээс бүх газараас ачаагаа авч ирчээд замуудаа оруулахдаа тэр тээврийн зардал чинь 3-4 дахин өсчихэд $2-3 мянган нэмэгдчихэд байгаа байхгүй. Тэгээд ирэхээр чинь ирж байгаа ачааны урт ингээл асуудал байгаа байхгүй. Тэгэхээр чинь хэрэг бид нар ашигтай ажиллая. Харилцан ашигтай байх. Тэр байтугай хүний барааг тийш нь их хэмжээгээр зөөгөөд аваачял гэх юм бол яг энэ тээврийн детальчилсан асуудал руу орох хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр далаад гарцгүй орнууд гэдэг утгаараа ч гэдэм юм тэр гурван улсыг дамжсан асуудал байд юм уу Европтой холбогдсон гэдэг бүх зүйлүүд бол энэ одоо саяын таны сая яг хэлдэг энэ засгийн газрын одоо нөгөө залгамж халаа байхгүйгээс асуудлыг хариуцж байгаа энэ олон сайд дарга нар мэрэгжилтэнгүүд газрын дарга нар эдгээр чинь асуудлаа ойлгохгүй байсаар байгаа л таарж байгаа зүйл. Тэрнээс ш одоо ингээд 30 жил одоо монголчууд бизнес гэдэг ингээд зах зээлийн эдийн засаг гэдэг ингээд явлаа. Тэгтэл бид нар тээврийн асуудлаа шийдэж чадаагүй байхгүй. Гэтэл хамгийн гол зүйл чинь тээвэр л байгаа. Жаргал сайхан тэргүүлэгч та бол энэ чөлөө төсвүүдээр нэлээд явсан байлгүй. Хятад Казахстаны хил дээр хоргос гээд том чөлөө төсвийн бомб байгаа. Ер нь Казахстан бол нэг 10 гаруй бомбтуудтай. Ер нь хийм технологийн, төмөрлөгийн, забур аялал жуулчлалын Бурабай энэ төр гээд байгаа шүү дээ, тэ. Хоргос бол яг нөгөө Великий Чайны путь гээд тэр одоо торгоны замынх нь Silk Road-ийн одоо Европ руу хүрэх ойрхт орнд руу хүрэх одоо гол одоо маршрут гэдэг. Тэгээ энийг бол ер нь баг Европ руу дундад ойрхт орнд руу хаалга гэдэг ингээд нэрлэсэн. Сая бидний хаалгын тухай ярьсан. Тэгвэл тэнд хаалга гарцсан байна. Тэнд бол одоо наад тээвэр логистик гэдэг юм чинь тэр 560 гад бол гайхамшигтайгаар бас байгуулцсан байна л да. Тэгэхээр манайхаас хойно байгуулагдсан бүс шүү дээ. Мөн энэтэй адилхан Инчоны эрх зүйн байдал одоо чөлөө төсөв болгоё гэж 2005-6 онд гарч ирсэн. Өнөөдөр Инчон ямар болцсон байвал аялал жуулчлал, эрүүл мэндийн дэлхийн төв гэж өөрсдөө зарлж байна. Тэгэхээр л би энийг одоо бид нарын ер нь төрийн бодлого зохион байгуулалтанд байна уу? Эсвэл хоёр хөршийн маань одоо дэмжихгүй байгаад байна уу гэдэг ийм л юм би тавиад байгаа байхгүй юу? За бид бол ер нь бол бас яг өөрсдөндөө хүлээн зөвшөөрөх нэг ёстой асуудал бол энэ чөлөөт бүсийг яг одоо өөрийн болгож авах
энэ өөрийн болгож авна гэдэг бол энийг мэддэг мэрэгжлийн хүмүүс буюу зөөлөнд идвүтцэн бүтэх асуудал чинь одоо энэ сая 10 хэдэн жил бид нар чинь заримдаа хоорондоо одоо бие биентэйгээ зүгээр найзууд мөртлөө муудалцаж хүртэлцэндээ явлаа шүү дээ. Энэ нь бол дандаа нэг өөр үзэл бодол, өөр итгэл үнэмшлүүд нийлж иж. Тэгэхээр ямар ч байсан сүүлийн үед бол бидний гарч авсан асуудал бол өнөөдрийн байж байгаа байдлаар чөлөөт бүс хөгжинэ гэдэг. Өнөөдрийн харж байгаа өнцгөр чөлөөт бүс хөгжинэ гэдэг бол байхгүй гэдгийг өнгөрсөн жилийн энэ одоо 10 хэдэн жилийн үйл ажиллагаа бол харуулсан. Тийм учраас бид өнөөдөр аль талдаа засгийн газрынхаа хэмжээнд энэ хөрөнгө оруулагчдын хэмжээнд энэ чөлөөт бүсийн үр дүн хүртэх одоо үйлчлүүлэгчдийн хэмжээнд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Бид энэ чөлөөт бүсийнхээ бодож байгаа бодол тэр барьж байгаа чиглэлээр өөрчлөх хэрэгтэй гэдэг. Энэ өөрчлөлт. Тэгэхээр манайхан бол их олон удаа ингээд саяын таны хэлснээр Хоргосыг явж судлаа, Инчоныг явж судлаа, Шанхайг явж судлаа, Танжинг явж судлаа гэж байж. Энд нэг зүйл ба эдгээр шал өөр төслүүд. Нэг нь болоод ирэхээр Хоргостой манайхны адилхан төсөл бол энэ бол Аз Европыг холбосон 3 том замын нэг нь. Өөрөөр хэлбэл одоо Шинжаа ууграар дамжаад явж байгаа Казахстанаар явж байгаа нэг зам. Нөгөөх нь бол Оросоор дамжаа явж байгаа Сибирийн одоо алс төрөндийн зам байж байна. Нөгөөх нь одоо бид сүүлийн дээр үе гэхээр бол цайны зам, одоогийнхоор бол талын зам, хөгжлийн зам гэдэг нэртэй энэ зам явж байна. За Монгол улсын энэ дээгүүр дамжиж байгаа бол нэг 1500 орчим километрээр дөтөө байгаа. Аз Европыг хоёр том одоо зах зээлийг холбож байгаа юм бол нэг том давуу тал нь байна. Хоёр дахь асуудал нь энэ дээр бид бол өнөөдөр энэ өөрсдийнхөө бодож байгаа юмыг хараагүй шал өөр юм. Зөвхөн дотоодын зах зээл рүү чөлөөт бүс байгуулж одоо тэр гайлтайгаа муудалцах, хэлийн зэрэгтэйгээ муудалцах ажлаа хийсэн болохоос биш яг энэ том зургаар нь хараагүй учраас бол бидэнд бол энэ их учир дутагдлыг ухааруулж ойлгуулсан юм он жилүүд өнгөрч ийн гэж байна. Одоо бид нэр энэ чөлөөт бүсээ яаж хөгжүүлэх вэ гэхээр саяын хэлсэн энэ тээвэр логистикийн асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэж. Тэгэхээр гайл дээр ганцхан юм бид нэр ярьдаг. Гайлийнхантайгаа ойлголцдог нэг юм нь оруулаач, чөлөөтэй оруулаач. Гаргах ажиллагаа бол Монгол улсын гайлийн нутаг дэвсгэр рүү яаж ямар шаардлага тавьж гаргадгийг тэргээрээ гаргах тухай асуудал ярьж байгаа. Ингээд одоо юу явж байгаа. Тэгээд ямар ч байсан энэ жил бид нар бас нэг эерэг хандлагатай байгаа асуудал бол засгийн газар бол энэ 9 сар 10 сар гэхэд замын үдийн чөлөөт бүсийг нээн гэдэг төлөвлөгөөтэй явж байна. Тэгээд энэ утгаараа Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цайны замын одоо энэ коридор гэдэг зүйл бол бүрэн утгаараа нээгдэх нэ. Замын үдийн чөлөөт бүс гэдэг нь саяны тэр нэг хил замын дамсан бүс гэдэг утгаараа нөө манай Монголын 900 га газар одоо тэнд нь хэлийн цэргийн тавигдаад, гайлан тавигдаад, бусад одоо мэргэжлийн байгууллагад нь тавигдаад явах энэ асуудал гарч. Тэр хил дамс нь ямар хөө байж байгаа. Энэ нэг юм байна. Одоо тухайлбал Алтан булгийн чөлөөт бүс үү шүү дээ, тий. Одоо 5-6 жилийн өмнө үйл ажиллагаагаа горимдоо шилжээд орсон боловч Оросын тал бол таг дүлий. Оросд бол энэ яг нэг орчингоо нээлттэй болгоё гэсэн тийм эдийн засгийн тийм эрх чөлөөний тухай ойлголт бол Оросдод бол таг. Тэм учраас энэ үйл ажиллагаа явахгүй. Гэтэл одоо яг Алтан булгийн чөлөөт бүсийг нээх процесс бол ирээн бол энийг бол асар их ойлголцож дэмжиж тодорхой төвшөндөө өвөр Монголын удирдлагууд хүртэл Алтан булгийн чөлөөт бүсийг нээгдэг байхад хүртэл одоо очиж энэтэй танилцж байсан. Тэгээд ямар ч байсан чөлөөт бүс нөгөө хятадд асар өндөр туршлагатай асар их хамжилттай хэрэгжсэн болохоор ирээнэ мөн адил бас ийм чөлөөт бүсийн юмд шилжүүлчих юм байна гэд замын үдийн чөлөөт бүсийн шийдвэр гаргахад ирээн замын үдийн хамтарсан одоо хил дамсан гэсэн ойлголт байсан бол одоо хэлийн хамтын ажиллагааны бүс гэдэг ийм том ойлголт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ замын үдийн чөлөөт бүс дангаараа оршин тогтнох боломжгүй. Энэ бол заавал одоо ирээнтэйг ингээд хамтын ажиллагааны бүс болоод ингээд хамтрах асуудал байгаа байхгүй. Засгийн газар ямар ч байсан хоёр улсын засгийн газар хоорондоо энэ хамтын ажиллагааны бүс маань ямар зарчмаар яаж ажиллах уу гэдэг зүйл дээр ийм тодорхой хэмжээний урьдчилсан гэрээ санамж энэ бүх юм одоо байгуулад явж байна. Одоо энэ засгийн газрын энэ бас нэг 2 жил орчмын хийсэн ажлыг бол их хурл дэмжиж батлаад өгвөл энэ ингээд цаашаа ажиллагаа явуучих واخ.
За одоо бид нар энийг чөлөөт үсгийн асуудал дээр ингээд эдэн жил байж байгаа хооронд замууд ирээний хооронд болж байгаа процессыг бол бид ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо тэр зөвхөн Баяннуур дээр гараад байгаа нүүрсний асуудал бол биш шүү дээ. А гэтэл тэнд хэдэн жолооч нарын асуудал гэдэг ингээд дан ганц нүүрсэн дээр тийм проблем үүсэж байгаа бол замууд ирээн дээр бол асар том проблем үүсэж байна. Тэн дээр л ерөөсөө маш их одоо 30 жил ажилласан шимэгч нар байж байна. Хятад Монголыг дамнсан. Тэд нар чинь бол ердөөсөө бүхэл ажиллагаанд цаад учруулж байгаа байхгүй. Тэр одоо 7 км хүрэхгүй газрын тээврийн үн Улаанбаатар орохтой адилхан. зам үдээс Улаанбаатар орохоос заримдаа үнэтэй байгаа ш. Тийм учраас энэ дээр л асар том асуудлууд байгаа байхгүй. Энийг одоо энэ хоёр улсын засгийн газар ёстой авилга одоо ёстой хэл ахуул ёстой албан тушаалын хэрэг гэж байгаад яаж бизнес саад учруулж байгааг тогтоох юм бол одоо өнөөдөр энэ дээр ажиллах ёстой хамгийн том сэдэв тэр байгаа. Энэ чөлөөт ус замын үдийн чөлөөт усыг бол би зөвхөн эрентэйгээ хорсноор олж чинь бодохгүй лээ. Нэмэлт нөгөө хоошоо гардаг нөхчин байх ёстой шүү дээ. Алтан булаг. Тэгж нөгөө том мөрсөө бий болохоос тэр Монголын зах зээлийн ерөнхий бизнес коридор ч юм бол шүү дээ. Тэ одоо яг ажиллахын тулд тэр өдгөө энэ бизнес коридорын ихэнх замын үдэрийн биш эн чинь бүр тэнжин байна гэдгийг чинь тодорхойлж өгдөө шүү дээ. Тийм учраас бид нар тэнжинээс л цаг алдалгүй бараа чинь тэр 700-800 км ачаа тэр тодорхой стандартын дагуу нэг өдөртөө хоёр өдөртөө хүрээд ирдэг. Тэр нь Монголоор дамжин өнгөрж байгаа 1000 км чинь бас нэг хоёр өдөртөө ингээд яваад очдог. Инх юм бол бид нар баталгаатай хэлэх гэдэг шүү дээ. За Тэнжинд байгаа бүтээгдэхүүнийг Алтан булгад хүргээд өгнө. Энэ бол 3 өдрийн ажиллаа. Найдвартай хүргэж өгнө гэсэн ийм л ихтгэл үнэмшилтэй байх юм бол асуудал үүснэ. Ямар ч асуудал байхгүй. Энэ километрийн асуудал биш байгаа. Энэ бол ердөөсөө энэ доктор байгаа тэр Тэнжинд байгаа тэр хятадын одоо хүн сурталыг даваад тэдний өөрийн гэсэн стандартын дагуу юм бичиг баримтаа бүрдүүлээд тээврээ хийгээд тэгээд ирээн замуудад даваад тэгээд ингээд очиж гин гэдэг чинь өөрөө олон улсын хэлцээрийн асуудал байгаа. Тэгэхээр яг одоо энэ дээр л энэ тээврийн яамн засгийн газар нь одоо улсууд нь асуудлаа ярьдаг улсууд нь ойлголцох хэрэгтэй. За одоо яг нөхцөл байдал газар дээр ямар вэ? За миний ойлгож байгаагаар Алтан булгт ихэд нэг 100-аад аж ахуйн нэгж бүртгэлтэй байд юм. Замун үедэд одоо бас аж ахуйн нэгжүүдэд газар 58 байна уу? 58 үү те. Тэгээд хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байна? Тэр одоо хичнээн нүүл ажиллагаа явуулж байгаа энэ компаниудаас. За Алтан булгар дээр бол нэг онцлог байдаг. Энэ нь бол аль чөлөөт бүс нэгдэг байхад газар авсан. Тэгээ тэр утгаараа 100 гаруй ингээд явдаг. За замын үд бол яхаар байхгүй сүүлийн үед газар дудлага худалдаа зохион байгуулагдсанаар бол 58 аж ахуйн нэгж газрын асуудал одоо газар аваад тодорхой төслүүдийг хийж. За энд бол нэгдэх тухай асуудал ярьж байгаа. Нэгдэнэ гэдэг нь юу гэхээр нөгөө гайлан тавигддаг, гайлан тавигдахын асуудал төрийн байгууллага үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Өнөөдөр нэгдэг байгаа. За тэгээд ямар ч байсан одоо махны чиглэлийн үйлдвэрүүд ашиглалтанд орж байна. Барилга байгууламж барих чиглэлээр бетон зургийн үйлдвэртэй замын үүдтэй. За ингээд энэ гол асуудлын өмнө бол бид бол яг түрүүний хэлдэг дахиад нөгөө 16 онд 14 онд Алтан булгийг нээсэн шиг үйл ажиллагаа бол замын үүд дээр давтагдж байна. Тэгэхээр нэг зүйлийг хэлэх гээд байгаа юм нь Алтан булаг дээр бид бас энэ 14 оноос нэгдснээс хойш бол нэлээд хэдэн ийм кейс гаргаж ирээд тэрийгээ бас нэлээд засаг сайжруулаад бүртгэл дооцоод тэгээд ингээ явцсан. Тэгэхээр ажиллаж байгаа учраас яг тэр асуудлууд бол одоо замын үүд дээр давтагдаж эхэлж байна л да. Нөгөө бараа бүтээгдэхүүний жишээлбэл Монгол улсын хил рүү оруулж ирэхээр, гайл руу оруулж ирэхээр бас янз бүрийн ингээд хүн дээр бэрхшээлүүд учрах жишээ нь. Тэгэхээр нэг хийсэн юм уг нь давтахгүй байвал зүгээр байна. Энэ юутай холбоотой вэхээр нөгөө л төрийн ой санамж буюу тэнд ажиллаж исэн хүмүүсийн одоо дадлаг туршлага гэдэг зүйлээс их хамарч байгаа асуудал. Нэг хоёрдугаарх нь хэлгээл руугаа оруулахгүй гэсэн чөлөөт бүсийн хуулиар ажилддаг байгууллага чөлөөт бүсийн хуулийг бол одоо дэмжихгүй шүү дээ. Яг тэгэхээр өөрийнх нь галийн хууль байна. Өөрийнх нь хэлийн хууль байна. Тэрийг л барина өгөөс биш яг чөлөөт бүсийн өөрийнх нь үндсэн одоо гайл гэдэг асуудал байхгүй учраас
Энэ бол асуудал болгож. Тэгэхээр энэ нэг ийм зохион байгуулалтын асуудлыг хийхин зүгээр байх гэж бол бодож байгаа. Нэг хамгийн чухал. Хоёр дахь асуудал бол яа харахгүй сайн амар захирлын хилдгээр бид бас энэ 10 хэдэн жилийнхээ үйл ажиллагааг маш сайнаар үнэлэхгүй бол өөрхийн үнэлэх үү гэдэг ийм асуудал орж байгаа. Өнөөдөр бид нэр Танжин дээр Таншаан дээр өөрөлдөл Монголд хамгийн одоо төмөр замаар холбогдож байгаа хэлийн одоо бомбт, далайн бомбтууд гэдэг утгаар. Тэгээд наашаага хөх хот байна. Жинэн байна. Энэ асуудал дээр бол өнөөдөр бас бидний туршлагыг авъя. Бидний оролцоог оруулъя гэдэг ийм юм явагдаж байна. Тэгэхээр бас энэ 15 6 жил бол бас хоосоо хоцроогүй байна. Тэгэхээр бид бол өөрөөр та нарын туршлагыг тэр биднийг одоо тэр менежмент дээр нь оролцооч гэдэг хүртэл асуудал тавьж байгаа. Тэгэхээр бид бол ямар ч байсан эдийн засгийн коридор гэдгээр бол Танжинтай холбоотой Танжин Улаанбаатарын бизнес зөвлөлийг байгуулсан энэ чиглэлээрээ бид бас ажиллагаа явуулж байна. Одоо бас Монголын компаниудаас нийлээд Таншаан дээр одоо бас газар авч тээвэр логистикийг байгуулж байна. За Хөх хот дээр бол маш том тээвэр логистикийн төв байгуулагдсан байна. Энийн менежмент. Тэгэхээр хуулийн дээр нэг зүйл байгаа. Монгол улсын чөлөөт бүсийн хуулийн дээр. Чөлөөт бүсийн менежментийг хувийн хвшил хэрэгжүүлж болно гэсэн зав. Тэгэхээр бид бол одоо нэг зүйлийг хүсэж байгаа юм. Тэр төрийн үйлчлэгийг авах гээгүй. Төр бол одоо тэр зөвшөөрлөө өгдөг, бүртгэдэг энэ үйлчлэг бол төрийн үйлчлэг. Ганцхан энийг төсөл болгож менежментийг хийх. Тэр одоо хамтарч ажиллах хөрөнгө оруулагчдын болох тэрүүгээр үйлчлүүлэгчдийг оруулж хэлцээ хийх асуудал бол цэвэр бизнесийн ажил. Тэгэхээр энэ бизнест нөгөөд өөрөлдвөл бид нэр одоо энэ зорилтоор Алтан булаг консорциум гэж байгуулсан. Одоо замын өвд дээр бас энэ консорциумыг байгуулад ингээ явах юм бол энэ коридорыг ахын дагуу бид одоо коридор байгуулах юм одоо бизнес удирдлага. Нэг энэ бизнес удирдлагыг яагаад хэлээд байгаа юм гэхээр энэ маань нөгөө одоо хамгийн мундаг нэг 10 хэдэн жил ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Яг надад удирдлага өгье гэдэг дээр шинж их болгоомжл байгаад хайгаад байгаа. 10 жилийн өмнө миний санахад 12 тэрбум доллар шиг хөрөнгө оруулна гэдэг. Нэг тодорхой менежментийн баг гадны дотны нийлсэн Америк, Солонгос нийлсэн юм баг гэрээ хийж ирснийг санаж байна. Санамж жижиг. Тэгээд тэр санамж жижигээ хийхээр манайхан яад гэхээр 45 хоног шиг юм 3 сарын хугацаа өглөө. Энэ хооронд тэрбум доллар оруулсан бай, оруулахгүй гэрээ цуцлана гэдэг. Ингээд унахчихлаа. Тэгэнгүүтээ дараа нь 6 сарын дараа юу гэдэг нөхөөр ерөөсөө ингэж хэн нэгэн төхөөр бүтдэггүй юм байна. Томоор нь цогцоор нь хийж чадахгүй байна гэх. Тэгээд эцсийн бүлэгтээ одоо саяны 58 газар гэдэг шиг ингээд одоо жиргэж өгөх маяг руу болж шít. Тэгэхээр Алтан булагт тэгэд хуваарсан та бол Амрбаатар тэргүүн Алтан булагт бас багахан цогцлбор барьсан. Тэгэхээр ингэж жижигэлж өгөх нь зөв юм уу? Ер нь цогцоор нь нэг төсөл болгоод нэг менежментийн баг гаргаад нэг тууштай 2 жил явуул илүү үр дүнд хүрэх юм биш үү гэдэг. Одоо тухайлбал энэ дээр хуулийн дээр Монгол улсад мөрдөж байгаа хуулийн дээр дэд үтч болоод ирэх хувийн хвшлэх байх ямар ч боломж авах эрчим хүч. Тэгэхээр чин тэр зүгээр Алтан булаг гэдэг тосхон ч юм уу тэр нэг жижигхэн бомб тот зориулсан эрчим хүчний юм чин бол тэрнээс салаалаад бид нэр чөлөөт төстэй эрчим хүч авах ямар ч боломж авахгүй. Тэгэхээр чин бол эрчим хүчгүйгээр юу ч явахгүй. Яг манай Алтан булаг замуу дээр хоорондоо өвлийн температурын зөрүү 10 градусын зөрүү байна л да. Тэгэхээр бол бид нар тийм эрчим хүчний их өсөр байхгүйгээр дэд бүтцийн их өсөр байхгүй тэрийг шийдэх боломжууд нь Орос талаас нь асар их байсаар байсанд энийг бас шийдэж чаддаг. Энэ чинь зүгээр гэдэг чинь тухайлбал энэ чөлөөт төсөө асуудлыг удирдах байгаа тэр энэ асуудалд оролцож байгаа улсууд асуудал ойлгохгүй байгаа юм байгаамаа. Тэрнээс бол ингээд нэг юм энийг Монгол хүний сэтгэхүйн хөгжлийн асуудлыг бас одоо бид нар ерөөсө хүлээж авч чадахгүй байна. Тэгэхээр энэ дээр одоо таны асуусан асуулт бол их тийм том асуудлыг шинээр эхлүүлж байгаа зүйл л дээ юм байна. Хөрөнгө оруулагч гэдэг хүн бол өнөөдөр арай л хэд хоногийн өмнө, арай л хэдэн сарын өмнө, жилийн өмнө явж байгаа асуудал. Тэгэхээр бид нар Монгол хүнээ хүндэж, Монгол хүнийхээ үгийг сонсдог ийм тэнд байж байгаа тэргүүлэх бизнесүүдийнхээ бас ингээд санаа бодлыг тусгаж цаашаахан хөгжлөө чиглүүлж явдаг
ийм л байх ёстой зүйл л дээ. Гэтэл шийдвэр гардаг төвшин манайд нэг өөр байж байна. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг төвшин гэдээ бас нэг өөр байж байна. Тэгээд энэ бүхэн чинь нөгөө явсаар угаад таны тасралтгүй ярьдаг тэр гол зүйл буюу үндсэн хөлрүүл очино гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөнхий юмаа цэгцлээгүй байгаа тохиолдолд энэ жижиг сажиг салбарын юмнууд бол дагаад бас учраа олохгүй. Тийм учраас яг зүгээр нэг хэсэг нь ингээд нэг жоохон дуртай улсууд байна. Тэгээд энэ дуртай улсууд яг тэгээд дуртай ажиллаа хийж байна. Тэгэхээр энэ дээр бол хэн нэгэн буруу юм байна. Тийм гэдэг ах юм баггүй. Явсаар угаад энэ тогтолцооны л асуудал. Хятадд ягаад энэ бүхэн асуудал шийдвэр гаргаад байгаа. Казахстанд ягаад үр дүнтэй ажиллаад байгаа. Солонгост ягаад үр дүнтэй ажиллаад байгаа. Энд чинь ойлгомжтой шээ. Гарсан шийдвэр тэр хэрэгжинэ. Энэ заавал мөнгөтэй мөнгөгүй хүний асуудал биш байхгүй. Түрүүний бас таны хэлсэн дээр нэг санаа хэлчихээ. Түрүү яхаар байхгүй анх эхэлж байхад бол гадны стратегийн хөрөнгө оруулагч гэдэг ингээ менежментийн нөхөх гэсэн. Тэгэхээр энэ 15 жил чинь унаж босож явсаар байгаад алдаж онсоор байгаад Монголын үндэсний бизнес нь жилүүд бүсийг авч явах хэмжээнд бол хүсээ. Онлын хувьд ч байна, гадна дотоод одоо хамтын ажиллагаа бизнесийн хүрээнд ч ийм болцсон. Тийм учраас бол өнөөдөр уг нь Монгол хүн л Монголоо хөгжүүлэх ийм л одоо сэтгэлтэй байгаа шүү дээ. Яг зорилготой одоо үүрэгтэй гэдэг. Тэгэхээр бид бол зүгээр би амар захирлаас ялгаатай нь болоод ирэхээр бид бол менежментийг авах ийм чадaltaй болцсон, бэр суудсан гэдгийг бол хэлмээр байна тий. Угаасаа хуулинд бол одоо энэ асуудлыг оруулсан хүн та өөрөө бол тэгж ш бид болцсон гэдэг. Бид гэдэг чинь тийм боломж олдохгүй ш. Тэрийг хийх. Харин тийм учраас одоо тэр боломжийн олгоо гэдэг асуудал байна. Уг нь бол сая шатар сайдын ажлын хүрээнд бол бас энэ менежментийн өгчий гэдэг асуудал бол яригдчихэж байгаа. За мөн одоо Азийн хөгжлийн банк бол бас энд тодорхой хэмжээгээр хөрөнгө санхүүжилт гаргаж орж ирэх гэж байна. Энэ бол бас олон улсын хэмжээнд дэмжлэг авч байгаа маш том үзүүлэлт гэж харж байгаа. Тэгэхээр бид бол тун удахгүй нэг ойрын хугацаанд бол чөлөөт бүсийнхаа бас нэг үр дүнг ингээд олон түмэнд харуулчмаар байгаа. Бид олон жилд яриад эхлээд гормоо нээч, горимтой болчих. Чөлөөт бүсээ нээч. Тэгээд ямар нэгэн байдлаар нээлттэй байх процесс бол шүү дээ. 90 замын үдэд байж байгаа энэ хоорондын уялдаа холбооны асуудлыг шийдэх гэж байгаа. Хуулин гарчаад гормын ажиллаж явах процессд л бид нар компани ЧБ гэдэг чөлөөт бүс гэдэг компани бүртгүүлэхийн тулд 8 сар болсон шүү дээ. Тэрэн дээр чинь бид нар явсаар харин 3 одоо дараагийнхын компанийг бүртгүүлэх гэсэн чинь яг хуу 30 минутын дотор бүртгэсэн. Тэгсэн чинь дунд нь 2 дахь компани байгуулсан байсан. Тэгэхээр чөлөөт бүс. Тэгэхээр энэ чинь нөгөө төр захиргааны байгууллагуудын нөгөө энэ уялдаа холбоод гардаг, дагаж гардаг дүрм журм гэдэг эдний чинь бол кейс үсээгүй тохиолдолд аль нь ч ажилтгүй юм байна л да. Кейс үсээд ингээд явчихад бол бид нар ингээд явцдаа сайжруулад явчих юм боломж бий. Төгс төгдөр юм хийх гэж бас яарад хэрэггүй. Холбоо байгуулах гэж яарад хэрэггүй. Ямар ч байсан ингээд зүгээр харж байхад Улаанбаатар бол эсгийн гэртээ хэлсэн дараа нь 4-5 давхар байшинтай болсон. Тэгээд дараа нь одоо олон давхар байшингуудтай болж байна. Зүгээр хэдэн замаа наран туул шиг эхэлчих. Тэгээд дараа нь дүнжин гар болоо. Яах вэ? Тэгээд тэрнээс арай томор харж болно л доо. Тэгээд тэр бүсчлийн тодорхойлцсон. Юмаа хийцэн. Энэ бол болцсон. За манай нэвтрүүлгийн цаг ер нь дуусах чинь. Тэгээд би сүүлийн асуултыг та яраас асууя. Тодруулъя гэдэг. Сая дээр улаан сайдын айлчил засгийн газрын хоорондын комиссийн хурлаар хил дамнсан бүсийн тухай ярьлаа шүү. Тэгэхээр хятадын тал бол дэд бүтц тэр одоо зах юу байдгийг ер нь чөлөөт бүс гэдгээр нь цаа талдаа бол ижүүрэн бэлтжижээ гэж. Наа талд нь юу байгаа юм бэ? Энэ хоёрын одоо уялдаа нөгөө намар та нарын нээн гэж байгаа та нарын юу хаад засгийн газраас нээн гэж байгаа. Энэ замын үеийн чөлөөт бүс хоёр хоорондоо яаж уялдаж ажиллах юм? Яг хөө тэр бол одоохондоо бол яг хөө зүгээр тэнд бол нэг 50-60 сая долларын хятадын буцалтгууд болсон ч гэдэм хөнгөлтэй зээлэр бол энэ асар том дэд үтцүүдийг хийсэн боловч тэр бол ажилдаг төсөл бол биш. Тэр бол одоо их л мөнгө өрсөн төсөл. Тэгэхээр хятад талаасаа бол тодорхой төвшөнтэй хэд хэдэн төрлийн тийм хөрөнгө оруулалтуудыг хийсэн байгаа. Тэр зөвхөн зарчмаар тохирчвол энэ явах процесс. Тэгэхээр өнөөдөр бид нар тэнд Тэтгэдэг Улаанбаатарт утаандаа хахад цацаад байж л байгаа юм ч одоо нүүрсээ төлөөт ч юм уу тэгэл тэр дулааны станцгүй
станцгүй явна. Тэр шорон замаараа ч гэсэн бид нэр юмаа зөөн. Тэм учраас зүгээр энд яг юм жоохон гормын нээч. Явцдаа харин Алтан булгийг бодвол замын дээрээний асуудал бол их хурдцтай маш цэгцтэй хөгжих тийм боломжтой. Алтан булгийн чөлөөт үсийн алдааг бид нэр нэг их давтахгүй байх юм боломжтой гэж л бид харах хэрэгтэй. Тэрнээс төгс нүглэр юм нэг ямар ч хэрэггүй. Хятадын 900 га газар яг манай замын үүдийн эсрэг талд байж байгаа. Хятадын тал бол бас тэн дээр бол маш их зүйлийг хийж байгаа. Бидэнд юу сонирн бэ гэхээр тэр 900 га газар дээр Монголын талын цаа талд юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн Европ, Орос энэ улс Хятадын 1.5 тэрбум хүнтэй зах зээл дээр гарах үе таалга нь бол тэр Хятадын 900 га газар гэдгээр бол бид нар бас харж байгаа. Өөрөөр хэлбэл бас Европын бидний хамтарч ажиллаж байгаа нөхдүүд бол бас тэр Хятадын зах зээл рүү гарахыг сонирхож байгаа. Тэгэхээр энэ хамтын ажиллагаатай чөлөөт бүсийн үйл ажиллагаа бол Монгол талдаа илүү хэрэгтэй гэж бид бол хардаг. Нөгөө талаасаа журмууд гарна. Яг нөгөө түрүүнийх шиг энэ гэрээ хилцлийн дараа чухам яаж энэ хоёр бүс хамтарч ажиллах юм бэ? Яг тэгэхээр манайх бол хуультай. Хятад бол нэг чөлөөт бүсийн хууль гэхээсээ илүү тухайн хуулиуд дээр гаргагдсан юм журам байдаг. Тэр журмаа барьдаг. Журам нь нөгөө усад юутайгаа яадаг нь бол ерөөсөө чөлөөт бүс дотроо үйл ажиллагаагийн сайн зохицуулсан болохоос биш. Манайх шиг нөгөө ингээд Монголынхаа хэл рүү юм уу Хятадынхаа хэл рүү орохдоо хоёр өөр юм өөр зүйл байхгүй учраас тэнд нь юм зөрчил байхгүй. Манайх чинь татвар авах ёстой гэдэг хуультай мөртлөө 3 сая төгрөгийг татвараас чөлөөлөх ёстой гэдэг ингэчгээр нөгөө хэл маань тэр гайл маань тэрийг одоо хэрэгжүүлэхэд айгүй хүндрэл болж байгаа. Хятад бол одоо худалдааны бүс эднэр гэж байгаа нь бол ерөөсөө Хятадынхаа нутг руу ороход татвараа төлөөл ор гэдэг юм байна. За баярлалаа. Бид гурав өнөөдөр маш чухал сэдвийг хөндлөө. Монголчууд замын үүд гэж зүгээрт нэг нэр өгөөгүй юм шиг байгаа. Яхааргүй монголчуудын амьдрал ахуй тэр энэ замын үүдтэй бол одоо салшгүй холбоотой болсон. Өнөөдөр экспортын 94.2% нь Хятад руу, импортын 60-70% нь ямар нэг байдлаар одоо урт хөрштэйг хамааралтай. Тэрний дийлэнх хувь нь одоо замын үүд Эрээн гэсэн энэ бомбоор гарч байна. Эрээн цаана одоо олон улсын нисэх буудал, олон улсын терминал бүхий маш том одоо дэлхийд тэмдэгтэй ийм хот болоод байдаг. Тэгвэл одоо 30 жилийн өмнө Эрээнээс харьцангуй одоо хөгжингүү гэж үзэж байсан замын үүд маань өнөөдөр бах байдгаар байна. Тэгээ энэ бол өнөөдрийн бидний одоо хөгжилдөө ялангуяа энэ чөлөөт бүсдэр яаж энийг зөв одоо зохион байгуулж ийж хөгжлийнхөө хөтөж болох вэ гэдэг энэ чухал асуудлаа. Ингээд энэ чухал асуудлаар үзэгчдэнд маань үнэтэй санаа бас зөвлөмж туршлагаасаа хуваалцсан зочдод талархлаа илэрхийлье. Таны яран дээр дахиад оролцох хүсэл байна шүү. Яг л яриасан зүйлээр бид нэг өдөр дуусахгүй одоо өргөжлөж олон удаа ярих хэрэгтэй болох. Ирхэн үзэгчдээ дараагийн 5 гарагт дахин уулзцгаая баяр та.